Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. Цэнхэр дуулгатнууд зэвсэгт мөргөлдөөний голомтоос иргэдийг аварч нэгэн үндэсний байгууллагын медалаар шагнагдлаа. Улсын хурал тэтгэврийн тогтолцооны суурь шинжилгээг 85.9% саналаар эцэслэн баталлаа. Ардчилсан намын бүлэг хаврын чуулганы үр дүн эрх баригчдын үйл ажиллагаанд дүгнэлт өглөө. Цэрэгдээ эрчим хүчний анхны аукционд шалгарсан компаниуд гэрээгээ үзэгдлээ. Орос улбаноос энэтхэгээс бензин импортлохоор болжээ. Иранаас Катарын уулзалтаас татгалзаж Америк нэгдсэн улсыг харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчсөн гэж буруутгав. НАТОгийн удирдагчдын дэд хэмжээний чуулга уулзалт эх 7 хоногт Анкарад зохиогдно. Монгол улсын зэвсэгт хүчний дайчид манай цэнгэр дуулгатнууд дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болох Өмнөд Суданд эх орныхаа нэрийг дахин өндөрт өргөлөө. Зэвсэгт мөргөлдөөний голомтоос олон зуун энгийн иргэний амь насыг авран хамгаалсан манай дайчдыг нэгдсэн үндэсний байгууллагаас онцгойлон үнэлж, нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт медаллаар шагнасан байна. Өмнөд Судан улсын Юнити мужийн Бентио хотод Монгол, Пакистан, Вьетнам улсын ихэнх сахиулагчдад медаль гардуулах ёслол боллоо. Тус ажиллагааны үеэр нэгдсэн үндэсний байгууллагын хүчний командлагч хошууч генерал Жунхуй Во хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт 776 ихэнх сахиулагчдад медаль гардуулсны дотор 100 эмэгтэй албан хаагч байсныг онцолсон юм. Ялангуяа өнгөрсөн 3 дугаар сард Абьямнон бүс нутаг зэвсэгт мөргөлдөөн дэгдэх үеэр Монгол улсын батальоны дайчдад үзүүлсэн шуурхай хариу арга хэмжээ эр зоригийг нэгдсэн үндэсний байгууллагын хүчний командлагч онцгойлон сайшаалаа. Манай дайчид халдлагын бүсээс дөрвсөн энгийн иргэдийг нэгдсэн үндэсний байгууллагын бааз руу аюулгүй нүүлгэн шилжүүлж тэдэнд яаралтай тусламж үзүүлсэн юм. Хошууч генерал Жунхуй Во хэлэхдээ Монголын дайчид маш идэвхтэй үр дүнтэй ажиллаж орон гэргүй болсон гэр бүлүүдэд хорогдох байр бэлдэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Түүнчлэн эмэгтэйчүүд хүүхдүүд өндөр наснуудын аюулгүй байдлыг тасралтгүй хамгаалж чадсан нь энхийг сахиулах ажиллагааны жинхэнэ бодит үлгэр жишээ байлаа гэж үнэлв. Үүний хариуд Монгол улсын зэвсэгт хүчний мото буудлагын батальоны захирагч Хурандаа Батэрдэн газар орны нөхцөл байдал хүнд бие бүрэлдэхүүн цөөрсөн хэдий ч манай дайчид өргөсөн тангарагтай үнэнчээр үүргээ гүйцэтгэж байна гэдгийг илэрхийлсэн юм. Өмнөд Суданд зэвсэгт мөргөлдөөнөөс гадна уур амьсгалын өөрчлөлт, үер усны гамшиг зэрэг хүмүүнлэгийн хямрал үргэлжилсээр байгаа энэ үед нутгийн иргэдэд аюулгүй байдлыг сахиулахад манай цэнхэр дуулгатнуудын гүйцэтгэх үүрэг амин чухал хэвээр байна. Улсын хурлын өнөөдрийн чуулганаар шийдлийг хүлээж байсан нийгмийн даатгал тэтгэврийн тогтолцооны суурь шинжилгээг эцэслэн баталлаа. Чуулганд оролцсон гишүүдийн 85.9% нь энэхүү хуулийн төслийг дэмжсэн байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар иргэдийн амьдрал яг ямар өөрчлөлтүүд гарахыг багслан хүргэв. Нэгдүгээрт ахмад наснуудад зориулсан суурь тэтгэвэр шинээр бий болж байна. Эрэг 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн 435 мянган ахмадад 100-аас 300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг шинээр олгож эхэлнэ. Харин тэтгэвэр тогтоолгох наснасаа хойш үргэлжлүүл ажилдвал жил тутамд сарын тэтгэврийг нь 4% нэмэх урамшуул орж байгаа бол наснасаа өмнө гарвал мөн адил 4% буурах зохицуулалт хийгджээ. Мөн 2033 оноос тэтгэврийг сүүлийн 10 жилийн цалингийн дунджаас бодож тогтоохоор хуульчилсан байна. Хоёрдугаарт залуучууд болон хувийн хөвшлийнхэнд маш том боломжууд нэгдэж байна. Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөхөр боллоо. Мөн иргэд шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад сайн дураараа төлж, ирээдүйд давхар тэтгэвэр авах нөхцөл бүрдэж байна. Гуравдугаарт бизнес эрхлэгчдийг дэмжсэн заалтууд багтлаа. 1-5 ажилтнтай жижиг аж ахуйн нэгжүүдийн төлөх шимтгэлийг 3 хүртэлх ажилтнанд нь хувьцуулж 36 сарын хугацаанд бүрэн чөлөөлнө. Давхар ажил хийдэг иргэдийн хувьд өөрөө сонгож зөвхөн нэг ажлаасаа шимтгэл төлөх эрхтэй болж байгаа бол малчид хуваараа хөдөлмөр эрхлэгчид шинээр даатгуулж эхэлбэл шимтгэлийг нь 50% хөнгөлөхөр боллоо. Улсын хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган маргааш хаалта хийх гэж байна. Чуулганы хаалтын өмнө улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс ээлжид 4.1 мэдээллийн цагаараа өнгөрч буй чуулганы үр дүн болон эрх баригчдын үйл ажиллагаа хэрхэн дүгнэж байгаагаа танилцууллаа. Сүрэг хүчний зүгээс энэ удаагийн хаврын чуулганыг бүтээлч хууль тогтоохоос илүүтэй сандас суудлын томилгоо ярьсан чуулган боллоо гэж дүгнэж байна. Өнгөрж байгаа 2 жилийн хугацаанд эрх баригчид 2 жилийн хугацаанд 3 дахь засгийн газар 3 дахь ерөнхий сайд 3 дахь парламентын даргатайгаа үйл ажиллагаа явуулж байгааг буюу 2 жилийн хугацаа албан тушаал сандал суудлын асуудал
эргэцсэн. Өнөөдөр гэхэд улсын хурлаар дандаа томилгоол ярьж байна. Бүтээлч хуулиуд багтаа. Бүтээлч хуулиудын тухайд одоо ямар хуулиуд өнгөрсөн хугацаанд батлагдваа гэдэг дээр манай гишүүд бас өөрсдийн байр суурь мэдээллийг та бүхэнд бас өгнө. Ардчилсан намын бүлгээс энэ чуулганаар татвар нийгмийн даатгал болон засаглалыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн гол шинжилгээг шаардаж хуулийн төсөл санаачилжээ. Өмнө нь та бүхэн санаж байгаа бол засгийн газар зандан шатар сайдын үед оруулсан тэр хуулиндаа бол хувь хүний орлогын албан татварыг огт хөндөөгүй. Тэрэнд ямар ч хөнгөлт тийм чөлөөлөлт олгоогүй. Яг нь бидний хувьд энэ хуулийг өргөн барьсан байсан учраас сая сүүлд ерөнхий сайдын засгийн газар бол 792 мянгад нь тэг ийм болгоё гэсэн ганцхан ийм санал орж ирсэн нь яг одоо дутууд үлмэг ч гэсэн 2 сая хүртэлх цалинд нь 1% гэдэг ийм зарчмын одоо шийдвэр гараад энэ хууль бол батлагдсан байна. Иргэний хуулийн бизнес эрхлэх харилцааг бол яг иргэний хувь хүнийг иргэний бизнес эрхлэх боломжийг хангах талаас одоо эндээс хоёр талаас нь нийгмийн даатгалыг суутахгүй байх тухай хууль оруулж ирсэн. Засгийн газар 7 хоногийн дараа өргөн барих гэж байгаа хууль нийгмийн даатгалын хуультай хамтдаа хэлэлцээ гэж хэлээд яг 1 жилийн дараа тэгээ яг чуулган завсарлахаас 7 хоногийн өмнө яаралтай гормоор хийгээд яалтчгүй хугацаанд баригдаад ингээд энэ хууль батлагдж байгаа. Гэхдээ тодорхой амжилт гарсан. Юу гэж байгаа вэ гэхээр яг энэ иргэнийг бизнес эрхэлдэг энэ үзэл баримтлалаас нэгдүгürt буцахгүй. Гэхдээ тодорхой хэмжээний сайжруулалт гарсан. Хуучин бол орлогоос нь хоёр талаас одоо нийтдээ 20 орчим хувийн нийгмийн даатгал суутгадаг байсан бол одоо зөвхөн нэг удаагийн гэрээнээс нь тэгээд хөдөлмөрийн хөлснийг одоо 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээний дүнгээс нь хоёр талаас нь нийгмийн даатгал суутгахаар болж байгаа. За энэ бол нэг талдаа дэвшил. Гэхдээ иргэний хуулийн хуваарай бизнес эрхлэх энэ боломжийг цаашид хангахын тулд энэ хуулийг цааш нь үргэлжлүүлэн Бүгд найрамдах Монгол ард улсын үеийн буюу социализмын үеийн хуулийг ашиглан төрийн өмчит компаниудад бүрэн эрхт төлөөлөгч буюу бэт томилж хаалттай ажилдаг байсан хуучин тогтолцоог ардчилсан намын бүлгийн шаардлагаар хүчингүй болгожээ. Ингэснээр төрийн компаниудын хяналтгүй зарлалыг хаалгах эхлэл тавигдсан гэж үзжээ. Парламентын засаглалын шинжилгээний тухайд ерөнхий сайд улсын хурлын тархин дээр сууж, улсын хурлын даргатай зэрэгцсэн шивнэлдэж хууль баталдаг байдлыг өөрчилж, гишүүдийн тахимд бууж, нээлттэй мэтгэлцдэг болгох. Улсын хурлын дарга намын нөлөөллөөс ангид төвийг сахиж хурлыг удирдах ёстой гэдэг зарчмыг хуульчлахын төлөө ажилласнаа мэдгдлээ. Энэ зарчмыг хангуулах гэж баг одоо 3 дахь улсын хурлынхаа даргын нүүрэг үзэж байна. Одоо хүртэл энэ намч байдлаасаа салахгүй ямар нэгэн байдлаар би намынхаа улс төрөөс ангид байж чадахгүй, төвийг сахиж чадахгүй гэдэг байр суурьтай дарга нарын одоо гайгаар гэдэг юм уу, зовлонгоор гэдэг юм уу, та бүхэн сөрөг хүчний санаачилсан хуулиуд юу болж хувирж байгаа тухай сая сонслоо. За бидний энэ мэтгэлцээнийг бий болгохын тулд хамгийн чухал зарчим бол энэ мэтгэлцээнийг удирдах байгаа улсын хурлын дарга гэдэг хүн бол намч байж болохгүй. Нэг намын тал зогсоод мэтгэлцээний нэг талд гараад нэг засгийн газар ерөнхий сайд нэг намын даргын хүслийг гүйцэлдүүлэгч хуулийн тахив шиг улсын хурлын хуралдааныг удирдах болохгүй гэдэг зарчим байж байгаа. Гэвч ардсан намын бүлгийн дүгнэж байгаагаар эрх баригчдад эдгээр шинжилгээг бодитоор хэрэгжүүлэх хүсэл алга байна. Тэд батлагдсан хуулиудын хэрэгжих хугацааг 2028 он болгож хойшлуулах зэрэгээр зөвхөн өнөөдрийн галын унтраасан арга цаас үйлдэл хийж байна хэмээн сөрөг хүчний зүгээс хатуу шүмжилтэйгээр харын чуулганыг дүгнэлээ. Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний салбарт анхудаа зохион байгуулсан өрсөлдөөнд сонгон шалгаруулалт буюу аукцны ялагчид тодорч цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээгээ аль бие ёсоор байгууллаа. Өнгөрсөн 6 дугаар сарын 18-нд шалгарсан компаниуд диспетчер үндэсний төвдөд гэрээ үзгэснээр 5 аймагт батарей хуримтлуурын систем болон нарны цахилгаан станц байгуулах төслүүд эх хөвлийн их ачаалаас өмнө ашиглалтад орохоор болж байна. Эрчим хүчний салбарт шударга өрсөлдөөн хөрөнгө оруулалтын шинэ жишг тогтоосон энэхүү төслийн баг инженерүүдэд ерхий сайд учрал талархал илэрхийлж батламж гардуулав. Тэрээр хэсэг үгэндээ энэ мөч бол олон жил яригдсан ч удаашарсан шаардлагатай ч шийдэгдээгүй явж ирсэн ажлыг бодит үрдэн болгож чадсны илэрхийлэл гэдгийг онцлоод засгийн газрын эхний өдрөөс шамдсан энэхүү зорилт нь хүнд суртал давхарцсан дүрм журмыг чөлөөлөх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, чөлөөлийн бодлогын бодит үрдэн бөгөөд эрчим хүчний салбарт шинэ ихтгэлцэл үр ашигтай тариф тогтоох боломжийг нээж байна хэмээн тэмдэглэлээ. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний төсөл гадаад дотоодын 115 компани сонирхол илэрхийлж шаардлага хангасан 19 оролцогч үн бууруулах зарчмаар өрсөлдснөөс 5 ялагч тодорч нийт 220 мегаватт хүчин чадалтай нарны станц 135 мегаватт буюу
440 мегаватт цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын системийг байгуулахаар болсон байна. Төслийн хүрээнд Хинтээ аймгийн Хэрлэн суманд нарны цахилгаан станц болон 15 мегаватт 40 мегаватт цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийг RJE Mongolia компани болон Ranxin Capital Holdings компани түншлэл барьж байгуулахаар боллоо. Харин Өвөр хангаан аймгийн Хар хорин суманд 50 мегаваттын нарны цахилгаан станц, 30 мегаватт 100 мегаватт цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийг Monhorus International компани гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Мөн Дунд Говь аймгийн Сайн цагаан суманд 50 мегаваттын нарны цахилгаан станц, 30 мегаватт 100 мегаватт цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийг Smart Natural Energy компани хариуцж байгаа юм. Ерөнхий сайтаас манай компани батламжаар хадаж авлаа. Энэ бол бас биднэрт үзүүлж байгаа маш их ихтгэл найдвар. Бид нар улс их орон ингэж биднэрт ихтгэл найдвар үзүүлж байгаа. Бид нар аль болох хичээж ажиллана, аль болох цаг хугацаанд оруулна. Манай төслийн юунууд зарим хангалттай хэмжээд эхнээсээ захиалгадаад эхэлсэн гэрээ хэлтслүүдэд байгуулад эхэлсэн явж байна. Тэгэхээр бид нар ямар ч байсан хугацаанд ашиглалтанд оруулна гэдэгт бол итгэлтэй байна. Үүний зэрэгцээ Булган аймгийн Орхон сумын Булган дэд станцад холбогдох 50 мегаваттын нарны цахилгаан станц болон 30 мегаватт 100 мегаватт цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийг Magnus Centurion Construction болон Zhejiang New Energy Development компаниудын түншлэл барихаар болжээ. Түүнчлэн Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Чойр дэд станцад холбогдох 50 мегаваттын нарны цахилгаан станц, 30 мегаватт 100 мегаватт цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийг Алхан Трейд компани тус байгуулж эр хөвлийн ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өмнөх жилүүдэд үндэсний их баяр наадмын нийт хаалтын ажиллагааны тасалбарыг цахимаар худалдан авахад систем гацах, тасалбар дамлан худалдаалах зөрчил гардаг байсныг хуулийн байгууллагууд шалгаж тусгай журам боловсруулжээ. Энэ жилийн тухайд тагнуул цагдаагийн байгууллага хамтран хяналт тавьж байгаа юм байна. Нэг IP хаягнаас олноор худалдан авалт хийх боломжгүй хязгаарлалтыг систем цугласан. Хэрэв хууль бус үйлдэл тогтоогдвол худалдан авалтыг шууд хүчингүй болгож кибер аюулгүй байдлын хуулиар хариуцлага тооцохыг шадар сайд номтой барь анхаарууллаа. Мөн энэ жилийн наадмын урилгыг 2 ангилсан бөгөөд гадны зочид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үн төлбөргүй олгож тусгай эндэр зассан байна. Харин улсын хурлын гишүүдийн тухайд бусдын адил төлбөртэй урилгаар орох юм. Улсын хурлын гишүүн Мөнх Бат Бүрв Даваа Хос Баяр нараас газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Төсөл санаачлагчдын зүгээс газар олголтын үйл ажиллагааны олон шат амжилтыг зэгцэлж, орон нутаг руу шилжин сууршиж буй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэн тэргүүн дэмжих зохицуултыг тусгасан байна. Тодорхойлбол нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсвэл нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газрыг цахимаар дараалал харгалзахгүйгээр олгохоор хуульчлах юм байна. Мөн газрын нийгмийн сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг сайжруулснаар давхарцсан газар олголт болон нөхөн олгорын зардал үүсгэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзжээ. Өмнө Говь аймгийн Хамбогд сумын нутаг дахь шар цав, Хамбогдын Массив болон түүний орчмын геолог палеонтолог соёлын өвийн дурсгалт газруудыг түшгэлсэн Монгол улсын анхны геопарк аль биесээр нэгдлээ. Энэхүү паркийг цаашаад ЮНЕСКОгийн дэлхийн геопаркуудын сүлжээнд дэвсүүлэхээр зориу хөгжүүлж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Нээлттэй үеэр Өмнө Говь болон Дорно Говь аймагуд холбогдох сумд тухайн бүс нутгийн соёлын болон геологийн өвийг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлээр харилцаа олголцлын санамж бичигт гар үсгцүүллээ. Улсын хурлын тамгын газар Бан Ки Муны нэрмжит сан болон Стэнфордын их сургууль хамтран зохион байгуулдаг Алтай дамсан тогтвортой байдлын яриа хэлцээ олон улсын чуулган энэ сарын 3-нд төрийн ордонд болох гэж байна. Энэ удаагийн чуулган хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий нарийн дарга Бан Ки Мун болон дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцох юм. Чуулганаар арчлал иргэдийн оролцоо, хиймэл оюухан, ногоон технологи, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг 4 үндсэн чиглэлээр салбар хуралдаанууд өрнүүлж бүс нутгийн доктортой хөгжлийн шийдлүүдийг хэлцэх юм байна. Мэдээ үргэлжилж байна. Үзэгч та бүхэнд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Арим дөргийн төвцөг мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжилж байна. Украины дараалсан дроны цохилтын улмаас Оросын албаны улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн салбар доголдож, тус улсад түлшний хомсдол нүүрлэж, хямралыг даван туулахын тулд гаднаас бензин импортлохоор хилцэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Оросын албаны улс бүгд найрамдах энэтхэг улсаас бензин импортлохоор болсон талаар барууны хэвлэлүүд мэдээлээд байна. Тодорхойлбол энэтхэгээс Оросын албаны улс руу 60,000 тонн бензин илгээсэн талаар
Reuters агентлаг мэдээлсэн бол өөр нэг их сурвалжийн мэдээлснээр тус бүр нь 30-аас 40 мянган тонн төлш бүхий 2 ачааны хөлөг онгоц Оросын холбооны улсыг зорьсон гэжээ. Оросын холбооны улс мөн энэтхэгээс гадна Беларусь зэрэг бусад улс орноос сард 400 мянган тонн бензин импортлохоор төлөвлөж байгаа талаар мэдээлээд байна. За энэ үеэр Оросын холбооны улсын засгийн газрын орлогч дарга Александр Новак Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа ба энэ нь түвшний хангамжийг хангахад зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон байна. Александр Новак холбооны агентлагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд газрын тосны компаниудын төлөөлөгчдтэй түвшний зах зээлийн талаар уулзалт хийснийхээ дараа орон нутагт түвшний нөөц хуваарлалтын үр ашгийг дээшлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үн, хүртээмж, логистик, хангамжийн сүлжээг үргэлжлүүлэн хянахыг үүрэг болгожээ. Одоогийн байдлаар Оросын 40 гаруй бүс нутагт янз бүрийн түвшинд түвшний хязгаарлалт үйлчилж байгаа бөгөөд Оросын холбооны улсын эрчим хүчний яамны мэдээлснээр бензиний нөөц 1.7 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4% бага байна. Дараагийн мэдээ хүргэе. Ираны тал Америк нэгдсэн улсын төлөөлөгчдөд Катарын Доха хотноо зохион байгуулахаар товлсон шууд уулзалтад оролцохоос татгалзаж ингэснээрээ одоо бүс нутгийн төр эвлэрлийн одоо үйл явцад ахин эргэлзээг төрүүлж тодорхойгүй байдлыг үүсгэхэд байна. За яриа хэлэлцээний зуучлагч Катар, Пакистан улсууд Америк нэгдсэн улс болон Ираны төлөөлөгчдийн багтаа лав гарагт тус-тусад нь уулзалтыг явуулснаар энэ удаагийн техникийн түвшний уулзалт өндөрлсөн байна. Ираны гадаад харилцааны дэд сайд гадаад харилцааны яамны зүгээс мэдгдснээр тухайн өдөр Дохад болсон Иран, Катар, Пакистаны 3 талд уулзалтын үеэр Ираны тал Америк нэгдсэн улсын Ирантай байгуулсан харилцан ойлголтын санамж бичгийн эхний заалт болох Ливаны мөргөлдөөнийг зогсоох үүргийг зөрчсөн асуудлыг хөндөж мөн Америк нэгдсэн улс бүс нутагт цэргийн техник хүчний байршуулалтаа нэмэгдүүлж байгаа тухай мэдээлэл болон Америк нэгдсэн улсын албан тушаалтнуудын сүрдүүлэх хөндлөнгийн шийдвэртэй мэдээллүүдийг хэлэлцсэн гэжээ. За мөн Америк Ираны харилцан ойлголтын санамж бичгийн бүх үүрэг нь цогц шинжтэй бөгөөд салгаж тусад нь авч үзэх боломжгүй онцолж хяналтын бүлэг байгуул шууд харилцааны суугаар дамжуулан санамж бичгийн хэрэгжилттэй холбоотой зөрчлийн мэдээллийг шалган тогтоохоор болсон гэж мэдгдлээ. За дээрэс нь Америк нэгдсэн улсаас төр зарцаас нь 6 тэрбум $, зарим хөрөнгийг Ираны хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авахд ашиглахыг Ираны талаас шаардаж энэ асуудлыг шийдвэрлсэн болохыг дурдсан байна. Тегераны зүгээс мөн Ормосын хоолойг хянах эрхээ олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх тус хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцудаас хураамж авах асуудлыг тэргүүн ээлжинд тавьсан бол Америк нэгдсэн улсын хувьд дэлхийн газрын тос байгалийн худалдааны 1/5-ийг дамжуулдаг уг хоолойн тээвэрлэлтийг саадгүй чөлөөтэй байлгахыг гол зорилгоо болгож байгаа юм а. Америк нэгдсэн улсын талаас одоогоор энэ талаар аль биесний хариу өгөөгүй мэдээлэл гаргаагүй байна. За энэ удаагийн уулзалт нь өнгөрсөн сард байгуулсан 14 зүйл бүхий төр хэлэлцээр хүрээнд явагдаж байгаа ба талууд яриа хэлэлцээгээ өргөжлүүлэхээр тохиролцож дараагийн уулзалтыг аль болох эрт товлохоор тохиролцсныг Катар улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажид Аль Ансари мэдэгджээ. Сүүлийн мэдээ хүргэе. НАТОгийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт эх 7 хоногийн эхээр Туркийн нийслэл Анкара хотноо зохион байгуулагдах гэж байна. За НАТОгийн 32 гишүүн орны удирдагч нар энэ сарын 7-8-ны өдрүүдэд чуулгах бөгөөд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү уулзалтад хүрэлцэн ирж оролцох өндөр магадлалтай байна. Хэрвээ Трамп Анкарад айлчлах нь батлагдвал энэ нь түүний Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьар Туркид их анхны айлчлал гэдгээрээ онцлог болох юм. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүдийн дунд эвслийн нэгдмэл байдал мөн Украин улсад үзүүлэх дэмжлэгийг өргөжлүүлэх зэрэг асуудлууд багтаж байгаа бол зохион байгуулагч Турк улсын хувьд НАТО Анкарагийн харилцаа аюулгүй байдал батлан хамгаалах бодлогын түншлэл рүү төвлөрөх болно гэдгийг шинжээчид онцолж байна. Турк нь НАТОгийн 2 дахь том айрамтай зэвсэгт дроны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч улс ба эвслийн холбоот нут улсыг Оросын түрэмгийллийн эсрэг зүүн өмнөжийг үрдэх чухал тулгуур гэж үздэг. НАТОгийн ерөнхий нарийн дарга Марк Рюте чуулга уулзалтын үеэр хэдэн 10 тэрбум $-ын дүнтэй хилцлүүдийг зарлана гэдгийг мэдгдсэн байна. Уг томоохон хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд Турк улс чухал ач холбогдол өгч аюулгүй байдлын арга хэмжээний хүрээнд Туркийн прокурорд 241 сэжигтнийг саатуулах захирамж гаргаж Анкара орчимд цагдаа нар хэдийнэ 210 гаруй хүнийг саатуулаад байгаа бөгөөд тэдний дунд исламын ус бүлэглэлтэй холбоотой мөн дотоодын зүүн жигүүрийн бүлэглэлийн гишүүд цэрэг хүчний төлөөлөл, бэлгийн цөөхийн төлөө тэмцэгчид, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд багтжээ. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Мэдээнд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.